За одоо энэ чи за эндээс бид нар бол forward буюу одоо энэ цэгийн хазаалт буюу алдааг харж болно. За тэгэхээр энэ ч 19 гэсэн тоо гарсан байна. Тэгэхээр ялгалах зургаа сайн алдаагүй хий гэж бодвол энэ 19 гэсэн тоо бол нэгээс бага байх ёстой. Тэгэхээр энэ зураг нэлээд эхний удаа ингэж холбож байгаа тохиолдолд мэдээж баг зэрэг алдаатай гарна. Тэгэхээр одоо хэдүүлээ алдааг энэ засахын тулд энд бол тус бүрийнх нь залтыг харуулсан байна тийм. Тэгэхээр эндээс хамгийн их алдаатай байгаа цэгээ устгаад дахиж холболт хийнэ гэсэн үг. За үүний өмнө бүгдээр ямар ч гэсэн одоо ажиллаж байгаа прожектыг хадгалъя. Тэхийн тулд save. За тэгээд өөрийнхөө нөгөө нэг фолдер дотор ер нь бол энэ хичээлтэй холбогдлолтой хийж байгаа бүх юмаа нэг фолдер дотор хадгалах нь зөв. За цаашлаад дараагийн хичээлээр илүү өөр үйлдэлүүд олон юм хийгээд ирэхээр компьютер дээр нөгөө юм хаана байгаагаа мэдхээ болоод тооронд нь буудлаад за зурган дээр алдаагаа харах, зургийн мэдээлэл олохгүй байх гэдэг зэрэг асуудлууд үүсдэг учраас анханасаа яг нэг фолдерт хийх хэрэгтэй. За тэгээд энэ чи би нэг шинэ фолдер нээгээд энэ фолдер дотор project-о за энэ бол гээд хадгалаад өгчих юм бол за яг ингэ зэгээ хатгаад зурган дээр ажиллаж явах явцад компьютергийн дунтрах за гацах зэрэгээс шалтгаалаад ажиллагаа зогссны дараа буцаад ирээд прожектоо дахиж эхлүүлэх хэрэгтэй. За эндээс харах юм бол эхний зэг хамгийн алдаатай байна те. Нэгдүгээр зэг маань. За тэгвэл энийг устгаад устгачлаа. За тэгээд урдуулаад харцгаая. За дахиад энийг гаргаад 106 30 48 энэ зэг маань энэ гараад ирсэн байна. Одоо энийг одоо дахиад алдаа харах юм бол түрүүн 19 байсан бол одоо 13 болж бүрсэн байна. Энэ мэтчлэнгээр за хэдүүлээ энэ алдаага нэг болтол нь зээгүүдийнхаа бүх алдааг засъя гэж бодох юм бол за дараагийн хамгийн их нь бол энэ байна тий 26 буюу 7 дугаартай зэг энэ доор. За нэг юм анзаарч байгаа бол хамгийн сүүлд шинээр хатгасан зэг маань эндээ 9 дугаартайгаар шинээр гарч ирсэн байна тий. Тэрийг бас анзаарч хараарай. За энэ 7 дугаартай зэг маань энд байх хэвээр энийг устгаж. За энэ зэг бол 106 градус 45 минут 47 градус 40 минут дээр байх хэвээр зэг тийм. За нэгэд арчлаа тухайн зэг рүүгээ ортож очоод бол за энэ нөгөө тэгтлийн зэг маань бүр энд ирчих. За. За ингэсэн чинь нөгөө алдаа чинь дахиад 17 болчихсон байна тий. Одоо энэ
9 дугаартай цаг хана. За тэгэхээр саяны зэгийг дахиад засах шаардлагатай боллоо. За тэгэхээр зэгээ бол одоо хэдүүлээ. Жохон шин ортуулаад. За одоо бол 10 болчихлоо тий. За дараагийнх нь бол за энэ зэг. За энэ зэг хана. 1 дугаартай. Энийг нэг дугаартай зэгийг устгаад за энэ хавьд байх. За ингээд 8 болчихлоо тий. Энэ 8 дугаартай. За энэ зээл алтаа гараад идэг. Нэг дахиад засъя. 8 дугаартай зэгийг устгачээ. За энэ маань бол 106 45 47 40. Тэрийг харуулчихлаа. За дараагийнх нь 6 буюу 6 дугаартай биш 7 дугаартай энэ дээр байгаа зэг. Устгалаа. За ингэж та боллоо. Юс алтаатай энэ голын зэг. Энэ зэгийг устгаад за алдаа та боллоо. 7 за энэ зэгийг хурцлаад үзье. За энэ зэгийг дахиж хурцлаад за одоо хамгийн их алдаатай нь 3 энэ дэдлийн зэг. За ингээд араараас нь хөөж явсаар хагаад эхний хатгасан 9 зэгээ бараг бүгдийг нь шахуу дахиж хатгах хэрэгтэй болдог. Яагаад вэ гэхээр эхний зэгээ бүх зэгүүд хатгагдаж дуусны дараа
одоо энэ зураг маань өөрийнхөө ер нь бол яг байршлыг олоод ерөөд нь олчж байгаа учраас өмнө бидний яг анх өөрсдийнхөө таамагаар одоо уртраг өргөргийн шулууны хөтөлцөл дээр хатгасан цэг маань баг зэрэг зөөрөх нь бол ойлгомжтой. За ингээд алдаа эхлээд 19 байсан бол одоо 1 бүхэлдээ боллоо. За ийм байхад бол болно гэсэн үг. За ингээд 9 цэгээ хатгаад дууслаа. Тийм үү. Үүнийхээ дараа энэ зурган дээрээ хатгаж өгсөн энэ хүү 9 цэгийнхаа хамт зураг хадгална гэсэн үг. Ерөнхийдөө бол тэр тухайн зургандаа энэ хүү цэгийнхаа мэдээллийг оруулаад байр зүй холболттой зураг болгож хадгална байна. За үүний тулд georeferencing-ийн rectify товчийг дарна. Бүх 9 цэгээ зөв алтаагүй хатгасныхаа дараа за энэ name хэсэгт бол тухайн одоо хадгалагдах файлны нэр байна. Тэгэхээр бидний ажилласан EL48 10 гэдэг нэр энд байна. За ард талд нь 1 буюу одоо энэ бол бидний байр зүй холболтгүй зураг. Ард талдаа нэгэн тоо ороод ирснээр байр зүй холболттой зураг шүү гэдгийг салгах үүднээс нэгэн тоо орж ирсэн байна. За тэгээ хадгалахдаа CDIF өргөтгөлтэй байна гэдгийг анхаараарай. Энэ хэсгийг бол арилгаж болохгүй. За тэгээ өргөтгөлийн хувьд TIFF хийвэрэй байна. Ингээд компьютертаа энэ зургийг хаана хадгалах вэ гэдгээ заагаад өгчнө гэсэн үг. Миний хувьд бол дөрөвний шинээр нээсэн даана фолдер дотор орох нь. За хэрвээ энэ хэсэг ч өөр байх юм бол өөрийнхөө яг дөрөвний өмнө нь одоо энэ georeferencing project-аа хадгалсан фолдер дотор хийнэ гэдгээ анхаараарай. За ингээд save хийгээд за ингээд болчихлоо гэсэн. Фолдероо ороод шалгах юм бол за EL48 101 гэсэн дугаартай TIFF файл маань үүссэн байна. За энэхүү одоо бусад дагалдах өргөтгөл кодуудыг устгаж болохгүй гэдгийг анхаараарай. Энэ бүгд маань ингэж нийлээд нэг зураг нэг файл болж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. За одоо зургийг таамаг нэг юм шалгаж үзүүлье. Зургаа зөв хийсэн үгүй юу гэдгийг. За каталог дэснээсээ түрүүний хийсэн EL48 10-1 гэсэн байр зүй холболттой зураг маань ингээ гараад ирлээ. За тэгвэл энэ зураг маань зөв холбогдсон үгүй юу гэдгийг харъя. За бидний харж байгаа ажлын энд бол Монгол улсын одоо хэл газрын зураг харагдчихээн. Тэгвэл бид нэр холболтоо зөв хийсэн учраас за энэ зурган дээр байгаа шиг за EL48-ийн 10 дугаартай зураг маань энд байна тий. Энэ зураг маань зөв байрандаа ороод одоо байр зүй холболттой зураг буюу энэ зураг бол Монгол орны энэ хэсэгт байрладаг юм байна. За дээр нь байгаа зүйлс одоо мэдээллийг бид нар авч ашиглах боломжтой боллоо гэсэн үг. За яг үүнтэй ижилхэн дараалалаар за одоо энийг үгүй ёстой. Ижилхэн дараалалаар хажуу талын зураг буюу EL48 11 гэсэн зураг оруулж ирээд түрүүний адил 9 цэгтэй холболтоо хийгээд georeferencing-ийн rectify хий гэрийн даалгавар өгье. За гэрийн даалгавартаа энэ зургаа бий дааж хийгээрэй. За зурагч нь хэрвээ хоёр зурагч нь холболт нь зөв хийгдсэн бол хоёр зураг маань ингээд зэрэгцээд байр зүй холболтынхаа даваа хойлоо зэрэгцээд
орж ирнэ гэсэн үг. За ингээ гэрийн даалгавартаа бүхэн өөрсдөө бие дагаад ээлт 48 11 6 дээрээ ажиллаарай. Бүхэнд амжилт хүсье.